эдийн засаг 4-5 дахин томорно гэдгийг итгэжсэн хүн байгаа. Би зүгээр хөгжил гэж ер нь юу юм бэ гэдэг тухайд эргцүүлэн бодъё гэж аахгүй. Яагаад эргцүүлэн бодъё гэж байгаа гэхээр өнөөдөр Монгол хүний 3/2 нь хөгжихгүй байна гэж хэлж байгаа. Тийм биз? Яг энэ заалан сууж байгаа хүмүүсийн ч гэсэн 3/2 нь бид хөгжихгүй байгаа гэж бодож байгаа. Тийм учраас Монголын телевизийн мэдээлэл, телевиз болоод бус мэдээллийн хэрэгслээр дандаа болохгүй байна, үтгэхгүй байна, чадахгүй байна, хэрэггүй байна. Гэсэн ийм мэдээлэл дагуулж байна. Тэгвэл одоо хөгжүүлнэ гэх юм бол одоо бид нар яах вэ? 4.4 сая гаруй хэрэгжилж байгаа үнэ 8 сая болох юм. 1.5 сая ухаалаг үцэг 3 сая болох юм. Автомашина 3 сая болгочоод хөгжсөн гэж хэлэхгүй тэр би. 2 сая орон сууцтай болчиход хөгжлөө гэж хэлэх болов гэдэг ийм асуулт байна. Бүхэн орон сууцнд байна. Бүхэн гар утастай байна. Бүхэн интернет хэрэглэдэг. Интернет хэрэглэнэ гэдэг чинь бүхэн өнгөө номын сантаа боллоо гэсэн үг байна. За дахиад асуулт байна. Тэгээд дотоодын нийтлэг хүмүүсээ дахиад хөгжил байгаад байгаа юм уу? Уул уурхайгаа явуулаад дахиад хөгжил байгаад байгаа юм уу? Барилга байшин бариад дахиад хөгжил байх юм уу? Байгалийн баялаг ашиглаад дахиад хөгжил байх юм уу? Тэгвэл байгалийн баялгаа дараа суугаад байх юм бол хөгжил ирэх юм уу? Тэгээд би та бүхэнд одоо бидний харж байгааг одоо хөгжсөн орн гэж алийг хэлээд байна. За нэгдүгээр хөгжлөө бид нар нэг сайн барьж авахгүй юм тийм үү? Барьж авахгүй. А тэгсэн мөртлөө хөгжсөн орн гэж бид нар одоо хэнийг хараад байна? Хамгийн их одоо бидний хамгийн амьдралд орох нь Япон, Солонгос хоёрын жишээг би харж байгаа. Энэ хоёр орн хөгжсөн орн мөн үү? Мөн. Одоо жишээлбэл Солонгос улс 1960 оноос 2010 оны хооронд 364 дахин өссөн. Япон 44 тэрбумаас 5.4 тэрлион болтоос 125 дахин өссөн байна. За яагаад тэгэхээр хүмүүс энгийнээр хэлээ. Бүтээч улс орнууд хамгийн хөгждөг гэж. Нэгвэр гэдэг үйлдвэр хөгжүүлсэн учраас энэ хоёр орн маш их хөгжсөн гэж ингэж ойлгож байна. Би яагаад Солонгосын жишээг аваад байна гэхээр одоо бид нар орой болгон Солонгосын дараа нь жижиг үздэг. Гараад Солонгос хоолны газар байдаг, Япон хоолны газар байдаг учраас хэлж байгаа. Тэгээд энэ хоёр улсын ард түмнээс очоод ийм мөнгөтэй амар баян. Тэгээ очоод хаана сэтгэл хангалуун байна уу гэхээр одоо байгаа хүмүүсийн 50-60% сэтгэл хангалуун биш гинэ. Дахиад манайх үзүүлэлтэнд бас давтагдчих. Саяхан би нэг 14-д 5 өдрийн өмнө Сеул басан бөөн жагсаал. Харин Парисны халдлага гарсан учраас тэр жагсаал нэртэй наад 100,000 гаруй хүн жагсаал гэж. Сэтгэл хангалуун биш байна. Тийм учраас бид нар энэ бид бол өөрснийхөө хөгжлийг юу гэж харах вэ гэдэг нэг тусдаа асуудал. Хүн төрөлхтний хөгжлийг юу гэж харах вэ гэдэг нэг тусдаа асуудал. Хамгийн гол нь хөгжсөн улсуудын нууц хаана байна вэ гэдгийг өнөөдөр та бүхэн хэлж бодлосоо гэж хэлсэн. Мэдээж Япон бол технологи хөгжүүлсэн, үйлдвэрлэл хийсэн, ард түмэн амар ажилласан, журамтай, дарга цэргийн харилцаагаа аюу мэддэг. Яг Солонгос адилхан нэг тийм төр зур бол бидэрт байна. Тэгэхээр ер нь энэ хүн төрөлхтний хөгжил юунаас хамаарат ямар хүчин зүйлээр урагшаа яваад байна вэ гэдгийг дахиад эргээд би одоо Япон Солонгосын жишээг ороход харъя гэж бодож байна. Хүн төрөлхтний ямар байсан? За эхлээд одоо манай түүхчид палеонтологчид бол энийг хамгийн сайн. Хүний үүслээс нэг 50,000 жил хэдэн сая жилийн өмнөөс эхлээд ингээ харъя. Төрөл бүрийн нийгмүүд ингээ байгуулдаг байвал. Тэгээд яг хөгжил гэдэг ойлголт гарч ирсэн тэр ажил төрсэн ирэн орж ирсэн цагаас эхэлсэн. Тийм ээ?
аж үйлдвэр ороод. Аж үйлдвэр орж ирсэн энэ цаг үе дотор энэ цаг дээр хүмүүс өөрсдийнхөө амьдарч байгаа нийгмийг социализм, коммунизм, капитализм гэх мэт янз бүрийн нийгмийн харилцаагаар томьёолдог оролт. Янз бүрийн нийгмийн харилцаагаар томьёолж. Гэтэл яг нууц нь хаана байна гэдэг. Тэгээд зүгээр энэ аж үйлдвэрийн нийгэм ирсэн үйлдвэрлэл явсныг харахад бол хүн төрөлхтнийг 5 том нээлт гарсан юм байна гэж. 5 том нээлт гарсан. Тэгээд 5 том нээлт нь бол Ньютон, Эйнштейн, харьцангуй энэ хоёр бол үндсэндээ шинжлэх ухааны 2 том нээлт байсан. Энийг дагаад бусад зүйл гарч ирсэн. Энийг дагаад технологийн 3 том хувьсгал байсан. Энэ шинжлэх ухааны нээлт технологийн хувьсгалыг хийсэн улсууд нь дандаа урд нь ахчихсан. Жишээлбэл одоо манай Чингис хаан тухайн үед яагаад хүчрхэг байсан бэ? Бусдын чаддгүй зүйлийг чаддаг байсандаа хүчрхэг байсан байна гэж одоогийн судлаачид хэлж байгаа. Ихэнх судлаач. Тухайн үед хүнсээ базаахаар Чингис хаанаас өөр хүн байгаагүй юм байна. Бүтэн малыг атхан багтаах хэмжээнд авчиж Чингис хүнсийг бэлдэж чадчихсан. Маш хурдтайгаар явдаг холбоосыг үүсгэж чадсан. Одоо тэр манай өртөө хэлээд байна. Маш хурднаар мэдээлэл дамждаг ийм сүлжээг тухайн үед бодож олж чадсан. Гэх мэт чинь ер нь хүн төрлөختөн бодож олоогүй зүйлийг тухайн үеийн Монголын төр бодож олж чадсан. Монголын өндөрлөгөө Монголын ард түмэн тухайн үед гарч ирсэн учраас дэлхийд эзэлсэн байна. Яг тэр шиг одоо ингээд Англи, Америк, Франц, Итали, Герман, Япон, Солонгос сүүлийн үеийн энэ хятадын хөгжил гэдэг энэ улс орнуудын хөгжлийг хараад байхад бол ерөөсөө энэ технологийн хувьсгал, шинжлэх ухааны хувьсгалыг өөрийн болгож авч явсан улсууд хөгжил рүү зөв алгасан. Би одоо эргээд анхныхаа яриаар ороод бид нар ингээд 90 оны үед над шиг залуучууд тухайн үед амьдралаа босгож яваад юмдаа хүрсэн мөртөө яагаад өнөөдөр амьдралаа чамлаад байгаа юм бэ? Яагаад ийм бухимдалтай байна вэ? Гэдэг асуултын хариулт бол нэг хоёр янзаар харагдаад байна. Нэг нь бол үнэхээр материалыг сэтгэхгүй бол материалыг зүйлс гэдэг бол эц төгсгөлгүй юм байна. Хоёр өөрөөр байжтай болохоор гуравтаа болмоор санагдаад, гуравтаа болохоор дөрөвтөө болмоор санагдаад, хороолод байжснаа багтаа өрт орж амьдрмаар санагдаад, багтаа өрт оржингуудаа зайсан дөө нүгээр ингээд явдаг. Тэгээ одоо зайсан байгаа том байр авсан хүмүүс бол төв аймагт амьдрмаар санагдаад, тэр нь цаашаа овоо явахаараа хөвсгөлд очиж том байшин бариад. Тэгээ цаашаа явахаараа Швейцарт очиж амьдраад ингээд явдаг. Эхлээд бол нэг солидог гуталтай байсан бол 2 болоод 3 болоод 5 болоод. Намайг үгэл байхад бол энэ шинэ гутал аавна гэдэг чинь үднийг юм байлаа. Ялангуяа над чиг том хөлтөө хөлтөд бол гутлаа. Яа юмсад. Одоо бол зүгээр захын айлын үүдэн дөрөв Шикагогийн татхад бол нэг хүн 4 5 гутлуудын нэгэд өрөөд байна. 5-таа 10-таа болмоор санагддаг, 10-таа 20-таа болмоор санагддаг. Нэг энэ материалыг давтчихгүй хүчин зүйл байна. Хүн ерөөсөө энэ материалдаг тийм хүслээсээ татгалзаж чаддаг. Тэрийг байн гараас нь хөөж байгаа. Нөгөөх нь за тэр нь чам тэрийг бол яаж хийгийг би сайн мэдэхгүй. Яаж одоо тэрийг намжаах вэ гэдэг янз бүрийн дарга байна. Тийм учраас төрлөгийн бурхад гарч иж төрлөгийн шашин гарч иж тэр бол энэ хүндрэлт үүссэн цагаас эхлээд материалын сонирхлыг гаргахын тулд их олон номлолууд гарч ирсэн байх гэж бодлоо. Нөгөө нэг чухал зүйл нь бол айдас байна. Маргааш яах гэдэг айдас. Маргааш нэг хятад эзлээд авчих юм шиг, Оросууд дээрлэх юм шиг, Америкийн нөлөөнд орчих юм шиг. Эсвэл одоо бүх газрыг нь ухаж аваад ингээ харанхуй хөлтэй гэх юм шиг. Мэдгүй. Газар хөдлөх юм шиг. Маргааш Монгол яах вэ гэдэг нь ойлгомжгүй учраас хүмүүс маш их айдастай. Тэр нь бол ингээд аман дээр нь гардаггүй үйлчлээд ирээд. Түүнээс биш яг бодоо суугаад байгаа юм аа. Маргааш яана гэж чичрээд байгаа юм аа. Тийм завч бас их баг.
Тэгтэл тийм айц. Яг бол маргаашийн тухай баталгаатай ойлголт их бага. Тийм учраас одоо би буцаад нөгөө хятад гэнэ Солонгос Япон хоёрын хөгжлийн нууцыг эргээд ингээ харж байгаа. Тэгээ харахад жишээлбэл Мэйжийн хувьсгал яваад Японы эзэн хаан болоод тэрийг тойрсон залуучууд шинжил хийе гэхээр яаж шинжил хийх юм? Яаж усаа хөгжүүлэх юм? Та нар нэг дэлхийгээр яваад олоод ирэж мэдээлгээд дэлхий рүү маш олон эрдэмтдийг явуулсан. Тэр эрдэмтэд явж байгаад эргэж ирэхэд дандаа өөр онгоцоор ирсэн. Яг нэг дор явж байгаа нөгөөдөлөө бас тагнуул гэдэг ойлгоцсон. Нэг дор явж байгаа дагуулч магадгүй гэдэг тус нь ирсэн. Тусдаа ирээд эзэн хаандаа нэгж өгдөг гэсэн. Япон хэрвээ хөгжийгүй шинжлэх ухааны хүрээлэн байгаа гэх юм. Энийг эзэн хаан та өөрөө удирдаа. Тэгээд байгуулагдсан хүрээлэн дээр Рикен одоо өчигдөр зүйлөө Монгол улсын их сургууль Рикентэй хамтарч ажиллах гэрээ хийж байгаа. Одоо бол Рикен тухайн үед 1917 он байгуулагдсан байна. Тэр цагаас хойш энэ судалгаа хийж авсаар 1970-80 оны үед ажиллаж исэн өнөөдрийн Нобелийн шагнал авч байгаа залуучууд эрдэмтэд маань тухайн үед Европын, Английн үндэсний хүрээлэн, Америкийн үндэсний хүрээлэн гэдэг энэ том судалгааны төвлөрөд очиход бол үнэхээр сүрдчихсэн гэж. Бид бол үнэхээр сүрдчихсэн. Тэр улсууд бол бидний хувьд тэнгэрийн хүмүүс байсан. Одоо эсвэргээр нөгөө англичууд, нөгөө америкчууд, нөгөө германы том судлаачид Японы судалгааны дээр судалгаа хийдэг ус, хамтардаг ус, суралцдаг ус. Ингэж энэ хоёр улс бол хоёулаа ер нь энэ хөгжил гэдэг бол баталгаатай хөгжил гэдэг бол хэн нэгнийг дагаж яваад хүрдэг зүйл биш байна. Өмнө гарах асуудал юм байна гэдгийг ойлгосон юм ард түмэн. Ард түмэн юу вэ? Тийм ойлголт аваад тэрийг ард түмнээрээ зөвшөөрүүлж байна. Яагаад энэ хоёр улс сүүлийн 30-40 жил ийм том мөнгийг бий болгож чадваа гэж харахаар миний түрүүний дээр слайдн дээр байсан 5 хувьсгал дотор хамгийн сүүлийнх нь мэдээллийн хувьсгал технологи. Энэ мэдээллийн технологиг өөрийн болгож чадсан. Өөрийн болгохдоо ихэнх нээлтүүд нь энэ хоёр улс дээр явсан. Яг хамгийн энгийн жишээ хайбрид гэдэг машин байна. Хайбрид цахилгаан машин. Тал нь бензинээр явдаг, тал нь хайбридээр. Хайбрид машин сая ус төрөгчөөр явдаг Mirai гэдэг машин гарч ирээд ус төрөгчөөр машин явдаг болгонгод хайбрид машиныхаа патентийг Toyota компани хүн төрөлхтөнд үнгүй санал болгосон. Хэдэн патент байсан бэ? Патент гэж юу вэ? Нээлт. Патент гэдэг бол нээлтийг бүртгүүлж байгаа. Та нар багцаагаар хэдэн патент хүн төрөлхтөнд санал болгосон гэж бодож байна? 3000. Зөвхөн хайбрид машиныг үйлдвэрлэх процесс дотор 3-аас 5,000 нээлтийг хийсэн. За тэгэхээр одоо араас нь залгуулад энэ LED дэлгэц тэрнийг ашигласан гар утас яагаад ноён суугаад яагаад энэ дэлхийн хөгжлийг тэргүүлээд байгаа нь маш ойлгомжтой харагдаж байгаа. Америкийг дуурайгаад, Германыг дуурайгаад, Англиг дуурайгаад цоошин технологийн нээлтэн дээр өөрснөө мордож орж ирсэн. Тэгээд энэ хүн төрөлхтөнд одоо яг ямар нийгэм ирээд байна вэ гэхээр хүн төрөлхтөнд ямар нийгэм ирээд байна вэ гэхээр би түрүү слайдн дээр та бүхэн харсан баг мэдлэгийн нийгэм ирээд байна гэдэг ийм заа ихий даяар төвч байгаа. Мэдлэгийн нийгэм. Бид нар бол ардчилсан нийгмийг мэднэ, социалист нийгмийг мэднэ. Одоо мэдлэгийн нийгэм иржээ. За энэ мэдлэгийн нийгэм гэж ямар нийгэм вэ?
Яах? Юу хэлээд байна? 2005 байна уу 7 оны үед энэ мэдлэгийн нийгмийг хүн төрөлхтөнд эргэл буцалтгүйгээр ирлээ шүү гэдэг мессежийг ЮНЕСКО бүх улсын засгийн газар захиа бичиж өгсөн. Захиа бичиж өгсөн. Мэдлэгийн нийгэм хүн төрөлхтөнд ирлээ. Яагаад гэвэл мэдээллийн технологийн хувьсгал явсны дараа дэлхийн ертөнц мэдээлэлчлээ. Энэ мэдээлэлцснийг бол даяарчлал гэж хэлж байгаа, глобалчлал гэж хэлж байгаа. Дэлхийн хавтгай боллоо гэж хэлж байгаа. Тэгээд томьёолохдоо бол мэдлэгийн нийгэм иржээ. Мэдлэгийн эдийн засаг ирлээ. Бид нар бол төлөвлөгөөт эдийн засгийг мэднэ. Зах зээлийн эдийн засгийг мэднэ. Энэ мэдлэгийн эдийн засаг гэж юу вэ? Мэдлэгийн нийгэм гэж юу вэ? Мэдлэгийн эдийн засаг гэж юу юм бэ гэдэг дээр одоо бүх дэлхийн судлаачид өөрийнхөө ур ухааныг уралдуулж байна. Яг ямар гэж нийгэм хүрээд ирвэ гэдэг ийм асуултад болчихсон. Тэгээд та бүхэн ч гэсэн дор хүрнэ бодоод мэдлэгийн нийгэм гэж юу юм бэ гэдгийг дор хүрнэ бодосоо гэж бод. Тэгээд би энэ слайд бол Бразил, Солонгос хоёрыг харьцуулсан. Бразил бол нэгж технологийн нээлтэнд оролцоогүй учраас уламжлалт эдийн засаг. Одоо манайхаар бол уулуулга байна уу? Байна. Үлгэр хөрөнгийн зах зээл байна уу? Бразил байна. Гой ресторанууд байна уу? Байна. Маш их зам байна уу? Байна. Том онгоцны компани байна уу? Байна. Олон үйлдвэрүүд Бразил бий юу? Байгаа. Маш их үйлдвэр байна. Бараг Солонгосоос их том үйлдвэрүүд байна. Аялал жуулчлал байгаа юу? Байгаа. Хөдөө аж ахуй бүр том. Хэдхэн том Солонгосоос. Тэгсэн мөртлөө эдийн засаг нь ийм зөрүүтэй. Яагаад ийм зөрүүтэй болчихвоо гэхээр энэ нөхөр бол технологийн шинжлэх ухааны хувьсгал өөрөө хийгээг учраас ингэж байна. Утас авахдаа бид нар шиг Samsung-аас худалдаж авдаг. Машин авахдаа Toyota-аас худалдаж авдаг. Телевизэр авахдаа Sony-аас худалдаж авдаг. Тийм амьдралтай. Нөгөөх нь бол нээлт хийгээд 7 тэрбум хүн гаргацаа зарж. Телевизрээ зарж, компьютераа зарж, машинаа зарж. Ийм ялгаа. Энэ бол маш тодорхой ялгаа. Хоёулаа тийм эдийн засагтай байж байгаа одоо ийм эдийн засаг. 40 жил шүү. Хүндрэлтний түүхийг бид нар ингээд үүссэн цагаас нь 50,000 жил гэж харуул би 40 жилийн дотор ийм ялгаа гарч байна гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр одоо мэдлэгийн эдийн засаг гэж юу вэ? Одоо яг эндээс харахад бол маш энгийнээр шинжлэх ухааны хувьсгал хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Шинжлэх ухааны хувьсгал хийж чаддаг чадамжийг хэлж байгаа. Цоо шин технологи бодож олж чаддаг чадамжийг хэлж байгаа. Мэдлэгийн нийгэм гэж юу вэ гэхээр цоо шинийг хүн төрөлхтний бодож олж чаддаг тэр тэнхээтэй оюун ухаантай ард түмнийг хэлж байгаа. Тэгэхгүй яах юм гэдэг асуулт. Та нар бүгд тэгж бод. Тэгэхгүй яах? Барьцсан шиг байж болдгүй. Энэ Монгол болж байгаа шүү дээ. Тэгэхдээ Монгол нөгөөд нь бүгд ууртай байна. Бүгдээ айгүй ууртай, айгүй их ааштай. Хүн болгон өөрсдөө чамлж байгаа, найзаагаа чамлж байгаа, өдөрлөгөө чамлж байгаа. Бүгдээ нэг нэгэ чамлж байгаа. Мэдлэгийн эдийн засгийг тойр харах байгаа мó гэдэг асуулт. Нөгөө талдаа энэ шинжлэх ухааны технологийн хувьсгал хийгээд инновац гэж нэрлэгдэх зүйлийг хийгээд инновац гэдэг нь бол цоо шин. Одоо манай уучнаар бол шипос юм да. Шин бүтээл оновчтой санаачдаг. Шин бүтээл, хүн хийгээгүй бүтээл. Хийхэд яах юм? Хийхгүй болохоор Бразил яах юм? Бразил манай хоёр ингэдэг юм. Нүүрс болдог. Нүүрснийхээ үнийг өөрөө шийдэхгүй. Нүүрсний үнийг олон улсын бирждээр шийдэг. Алт олборлдог. Алтны үнийг
Өөрөө тогтоо. Зэс олборлдог. Зэсийн үнийг нь доонд нь шийдэх. А нөгөө улсууд гар утас үйлдвэрлэдэг. Гар утасны үнийг хэн шийдэх? Гар утасны биевч гэж байгаа юу дэлхийд? Машин үйлдвэрлэдэг. Машины дэлхийн биевч гэж байна уу? Гэрэн машин дэвш $50,000 үнэтэй гэж хэн хэлээд байна? Швейцар цаг үйлдвэрлэдэг. Тэр Швейцар цагийг $20-30,000 үнэтэй гэж хэн хэлээд байна? Бидний үйлдвэрлэж байгаа юм бидний өмнөөс хэлж өгöd шүү дээ. Тэр бирж хэлж байна. Чи төмөрөө 42 зам. Яг гоо бирж дээр чиний үн ийм болчихлоо. За. Орсуудын үйлдвэрлэдэг шатхууны үнийг дахиад бирж хэлж өгöd шүү. Уучлаарай, бирж дээр танаа шатхуун чинь $45 болчихлоо. Одоо $45 таалаа. Яг тэр нөгөө талтай. Жишээлбэл одоо бидний мэддэг брэнд гэж нэрлэдэг цүнхнүүдээс жишээ авъя. Одоо энэ хүүхдүүд олон байгаа учраас LV-ийн цүнх гэдэг ямар үнэтэй? Chanel-ийн цүнх ямар үнэтэй? Chanel $2,000. $1,000. Chanel-ийн цүнхийг хэдийн ямааны ярьсаар хийсэн байна. Ямааны ярьсаар үнэтэй. За Chanel-ийн цүнхийг тав ямааны ярьсаар хийсэн. Chanel-ийн цүнхний Орсын ямааны ярьсны үн бол $3,000. За сайн боловсруулах гаргахад $5. Бид нар хэтээр зарж байна. $5 саяар зарж. Хэд дахин нугалж байна? 1000 дахин нугалж. Одоо хэдүүлээ туршилт хийж болно. Цоошин Toyota машин. Одоо хамгийн сүүлд орж ирж байгаа Lexus 570-ын цоошин загвар. Цоошин загварыг хэдүүлээ бүр ингээд аваад туршилт задлыг ширхэг болгоноор нь зарлаад деталаар нь буцаагаад буллаан гаргав. Нэг бол бүр төмрийн хаягдл болгож байгаа буцаагаад төмрөөр нь зарыг. Зэсээр нь зарыг, алтаар нь зарыг. Тэр их үнэт металлуудаар нь зарыг. Нэг Land Cruiser $80,000 үнэтэй Land Cruiser-ыг зараад буцаагаад түүхийд энэ анхдагч боловсруулсан. Одоо бид нар төмрийн үйлдвэрээр ингээд орилоод байгаа улсууд шүү дээ. Тэр барьцсан тэр төмрийг нь үнээр буцаагаад зарахад $200 хүрэхгүй. Яадаг байх нь мэдлэг гэж $200 юмыг аваад $40,000 болгодог байх юм. Одоо би энэ дараагийн слайдыг тавья. Дахиад нэг юм. За одоо энэ дээр ингээд нөгөө ажил эдийн засгийн чөлөө зах зээлийн мэдлэгийн эдийн засаг эрхтэй юу гэдэг мэдээ гэсэн юм. Мэдлэг байхгүй хөгжил байх юм байна. Тэгэхээр одоо энэ мэдлэгийн эдийн засгийг бид нар ойлгох хэрэгтэй. Миний одоо ярьж байгаа нь бол мэдлэгийн эдийн засгийг тойрч гарахгүй байх шалтгааны тухай би ярих гэдэг л. Дараагийн слайд руу явъя. Бүгдээрээ Nokia барьж үзсэн шүү дээ тийм үү? Одоо миний гарт байна. Энэ ажил нь ярьж болно, мессеж бичиж болно, зураг авч болно, жоохон төрсмөндөө. 2000 онд хэд байсан? $150. Одоо $150 энийг авах уу? Яагаад авахгүй? Яагаад тэр үед ийм үнэтэй байгаа юм? Хойд хамгийн ухаантай байсан юм шүү дээ. Гөөс мессеж бичгээд янз юм ааш шүү. Одоо $5. Энэс арай сайн энэ $15. Одоо би яг танарын нүдэн дээр ингээд асаагаад код пин код хийж одоо ингээд дуурайд асаа.
За ингэ ярьж байгаа хооронд ирсэн баг мессежүүд одоо орж ирнэ. Мөчөө захид уцаа. За, дэш. За ямар уцаа? Баяр. Facebook руу Ayıp var. Yılın kadar. 이제 호자. Одоо шинэ утас ирнэ ямар үнэтэй. Миний түрүү сая 500 мянга ухаад үзгээд байна. Сая 500 мянга зураг. Энэ яагаад $5 байж чадаад байна? Миний энэ шинээр одоо яагаад 30 мянган төгрөг байж чадаад байна? Нууц нь юу вэ гэхээр энэ нөхөр болоод эдрийн өртөг нь $2 өгөхгүй л. Өртөг дотроос машины зардалаас гадна орж байгаа түүхий. Одоо бид нар энийг бахахад байгаа зүйлээс бид баяртай. Амар баяр усудаа. Тэр бодоод байгаа бахахад байгаа баяр. Ийм өмнө нь энэ шингэж байгаа $1 өгөхгүй байна. Тэгээд энэ нөхөр одоо $5 зархад ашигтай. Nokia дампуураагүй нүүлүүлээ л хэрэглэх хүн бас байна. Яг 4.4 сая утастай хүн байх тэрний 1.5 ухаалаг энэ үнэтэй утас хэрэглэж байгаа утас нь ингээд Nokia ялгаагүй 30 мянга над шиг юм 30 мянга утас байлаа явж байгаа. Яг энэ харилцаа холбооны хэрэгсэл мөн тэр зах зээл байна. А тэгтээ ашиг 150-аар зарж чадхаа байсан. Тэгэхээр юу юм бэ? Одоо бид нар ингээд сая 500 мянган утсыг нэгийг $1000-аар авъя гэж бодож хэдэн доллар төлж байна? 1.5 тэрбум доллар төлж байна. Одоо нөгөө гастаад орлоод байгаа Чингис Бондтой тэнцвэг бидний карманд зүгээр ингээд явж байна. Утсуудад орсон. Бидний эдийн засгийг тойрох аргагүй байна гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр бид хэрвээ мэдлэг хийж чадахгүй хүн хийсэн үйлдвэрийнхаа бараг 10% ашигтай зарж байхад мэдлэг хийж чадсан хүн хийсэн үйлдвэрийнхаа бараг 1000% заримдаа бол бүр 1000 дахин ашигтайгаар нөгөөдөлтөд зарж байна. Энэ зүрх яах? Бид нүүр сүүлдүрлээ 5% ашигтай $40 өгч байгаа одоо. $41 зарж байна. Төмрийг бас $40 ухаад 45-аар зарж байна. Ингээд зараад а гэтэл нөгөөдөл нь $200 бидний ямиг авчаад тэрийгээр машин гингээд 40 мянгаар бид нар зарж байна. Энэ зүрх яах? Энэ зүрх яаж чадахгүй шүү гэж хэлээ. Ямар ч боломжгүй шүү гэж хэлээ. Нэг бол хилээ хаа гол солонгос шиг. Аа, орлого. Бүгдээ харъя. Өөрөөр бол тэднэр шиг ухаантай бараа болгож олоод зархаас өөр ямар ч аргагүй юм байна. Эгөр хэлбэл мэдлэгийн эдийн засаг хүн төрөлхтөнд сонголтгүй ирлээ шүү гэж ЮНЕСКО одоогоос 10 жилийн өмнө зарласан байна. Зарласан шалтгаан юу юм бэ гэхээр та нарт амьдрах арга олдохгүй шүү гэж хэлсэн. Одоо тэрийг мэдлэгийн эдийн засаг хийж чадаагүй бүх улс орн хаширтлаа амсч. Арга барахаараа дайн хийж юм. Ойлгох орнын дээр дайн байлда яагаад гараад зүгээр нэг шашны үзэл суртлаа. Тийм биш. Амьдрах аргагүй бол хийж. Юу ч хийж гадныхан зарж чадахгүй мөртөд хилээр дүүрэн бараа орж ирээд бүх дэлгүүрүүдээр нь орчдөг. Тэрийг худалдаж авдаг зөрөөд өрөнд ордог. Ийм.
бол мэдлэгийн эдийн засгийг одоо биднийхээр яг ингээд махан үгээр хэлэх юм бол ухаантай байдлаар зөндөө томьёолж байна. Зөндөө томьёол бүгд судалж байгаа. Та нар ч гэсэн судлаарай. Би багш нараасаа нэг зүйлийг хүсмээр. Мэдлэгийн нийгмийг яаж байгуулах тухай өөрийнхөө мэддэг чиглэлээр судалгаа хийгээрэй. Хийгээд үзээрэй. Гайхамшигтай бүтээлүүд гарна шүү. Дэлхийд тэр бүтээлүүд зардна. Яг тэгвэл дэлхийн аль ч улс орн бас ялгаагүй энэ мэдлэгийг байнга шинжилж явах тэр чадамжийг улс орондоо яаж бий болгох вэ гэдэг уралдаан руу дэлхийн шилдэг 20 орн дахиад орсон. 20-лаа дахиад орсон. Тийм учраас энэ уралдаан руу бид нар давтаж явах зайлшгүй шаардлага байна. Орох шаардлага нь чи нэг бол ороод айтайхан амьдрал эсвэл үлдээд сүн гэдэг юм сан. Ийм тойрох юмш боломж байгаа. Энэ дээрээс харахад та бүхэн энэ жишээ сайн мэдж байна. Жишээлбэл одоо 1995-6 оны үед бид нар чинь анх машинтай золгоод юу авч илаа. 2000 онд хөрөнгөд юу авлаа? Акцент аваад. Тэгсэн чинь нөгөө тийм нэлээдээ одоо юу боллоо тэгээд ингээд. Тэгээд 2000 оны одоо энэ 10 оны гаргаад Пүрүс гэдэг юм орж ирв. Пүрүсийн намгууд нь дээр шинжлэх тайлбар. Одоо ус төрөгч юм аа. Дахиад цааш ингээд sol гар утсан. Урд нь би ингээд 20 хүртэл гар утсан бараач хараа амар тайван сайхан байж тээ. Тэгж байна. Хэвээ амгалан байсан биз? Гар утас гарснаас хойш яа. Энэ чавда тэр энэ чавда энэ чавда тэр энэ чавда гэх. Дөнгөж iPhone авангууд жилийн дараа iPhone 4 гэдэг реклам. iPhone 4-ийн авангууд iPhone 4S гэдэг авсан өдөр нь реклам гараад. Нөгөөдх нь арай гэж авангууд iPhone 5 ийм гайхамшигтай гэдэг телевизээр орой болгон мэдээ. Нөгөө авсан цааш нутцаа болоод ийм бүтэхгүй байна. Дараа гэж iPhone 6-ыг авангууд одоо 6S гайхамшигтай зүгээр 26 аваад нийлүүлж тавиад яадаг юм. Ингээд яваад. Одоо 6S гараад зогсно гэж бодож байгаа юм. Зогсохгүй. Болоо. Толгойн 7S тэр S нь одоо ямар ч. Тэгээд 8S. Явсаар шийдэн бол. 3 жилийн дотор шийдэн бол. Шийдэн. Зүгээр нэг шийдэх армадад хангалтгүй шийдэн. Тэгээд ер нь утасны ухаан цаашаа дийлдэхгүй, технологийн ухаан дийлдэхгүй гэж байна. Тийм учраас одоо тэгвэл монголчууд мэдлэгийн эдийн засгийн бүтээхэд бол яах юм бэ гэдэг асуудал. Нөгөө шаниал шиг өөрийнхөө бараанд үн тогтоосон барааг бид яаж үйлдвэрлэх юм бэ? Яаж гаргасан бараагаа үнд оруулах? Яаж үнэтэй бараа үйлдвэрлэх вэ? Гэдэг ийм асуудал. Тийм учраас бид нар сүүлийн 4 жилийн хугацаанд энэ боловсрол шинжилгээ ухаан дээр хийж байгаа ажлууд ерөөсөө ухаантай бараа үйлдвэрлэж чаддаг ард түмтэй болъё гэдэг ийм зал. Бусдаас ухаантай, бусдаас арай өөрийг боддог. Одоо бид нар хуучин шигээ томоотой бай, чимээгүй бай, жасаад яв. Гэхдээ дүгэнд орж явах сайн хүн энийгээр бол энэ орон сүм дийлэхгүй. Нэг бол байнгын өртөө, нэг бол байнгын хэрүүлтэй, сүултээ байнгын зодон. Тэр ирэн шудраг байна уу, шудраг биш байна уу, сайн хүн байна уу, муу хүн байна уу гэдэг юм. Чи ээлвигээс ухаантай гоё цөмх бодож олж чадахгүй юм бол чи ээлвигийн боол болно гэж хэлдэг. Ээлвиг гэж мэдэж байна да. Одоо тэр шиг байсан ээлвүүртэй. Чи iPhone-оос илүү бодож олохгүй юм бол iPhone-ыг авч бол зөвхөн iPhone арай өөр юм. Тэр Америкчуудад арай өөр юм зардаг ухаан чанга байхгүй юм бол чи тэдний болно гэж хэлсэн. Энийг өнөөдрийн дэлхийн эрдэмтэд мэдээлэлцсний дараах нийгэм гэж нэрлэдэг. Мэдээлэлцсний дараах нийгэм буюу мэдлэгийн нийгэм гэж нэрлэдэг. Knowledge based economy гэж нэрлэдэг. Энийг яаж улс орондоо зохицох вэ гэдэг нь бүх ард түмний даалгавар.
Тэгэхэд бол одоо бид нар 2 настай хүүхдээс нь эхлээд ажиллаж байгаа. Яг 2 настайгаас. Цаашдаа бид 2 нас руу нэвтрэх шаардлагатай байна. Яг л та нар боловсрол судлаач та нар дотор олон байна. Боловсрол судлаач их олон байна. Сурганы судлаач их олон байна. Одоо манай боловсрол судлаачтай олонхон тэгж шít. Хүний зөв тогтол зан характер бол 6 наснд төлөвшөд дууснаа. Тэгээ 6 наснаас бид нар юу ч оролдоод нөгөө мэдлэг бүтээгдэхүүн гаргаж чадахгүй юм шүү дээ. Яах вэ? Тэгээ миний афоризм бол 7 тэрбум хүнд худалдаг ард түмэн болж байна шүү дээ. Энэ өөрчлөлтийн төлөө ингээд дааг биш, дарга өөрчлөлтөд нэмэргүй. Хүмүүс нь өөр болохоос өөр. Бидний хүүхдүүд өөр байхаас өөр. Бидний маргааш шал өөр байгаад бид тэднийг дэмжигчнэр байх юм. Яг биднээс бол ахтар энэ нууц гарах бас хэцүү юм. Зам дөрвөлжсөн, амьдрал шийдэгдсэн. Идэх хоолны хүртэл тодорхой засан дуртаа, махан дуртаа, махан дотроо бүр өкрийн махан дуртаа. Яг нөгөө тарав идэж чаддгүй хүн байдагтай адилхан ингээд өөр өөрийнхөө байр суурийг эзлээд авах. Тийм учраас арай өөрөөр сэтгэдэг. Цүнх заавлын нөрүүлжин байх юм уу гэж бодож чаддаг. Тийм ээ. Машин заавлын хэлбэртэй байх юм уу гэж сэтгэж чаддаг. Яагаад лекцийн танхим ийм байх юм бэ? Эндээс арай өөрөөр байж болохгүй юм уу сэтгэж чаддаг. Одоорны өгдөг 2 талтай ийм байх хэрэгтэй гэдэг чинь тийм. Тэгвэл арай илүү дулаах яриа байна. Одоо юм гэхээр арай тэр хамгийн ард гомдож байгаа охин холдоод байна. Мөн тайван би таамаг анхаардаг. Тийм учраас одоо бидний хийх ажил бол тийм байна. Тэгээ бид нар тэр сургуулийн өмнөх боловсролынхаа төлбөрийг өөрчилсөн шалтгаан тэр юу вэ гэхээр ерөөсөө мэдлэгийн нийгэм бүтээхэд энэ цээжилсэн, тогтоосон зүгээр онцлон авдаг дуулууртай хүмүүс бол биш байна. Арай өөрөөр бодож чаддаг, хийдэг, хийхийн төлөө байдаг, ном унших аргаа мэддэг. Тооны үчиг болдгоо бодоод байдаг хүмүүс зөндөө байдаг үстэй. Зөвхөн баахан томьёо зээжсэн бодоод байдаг болоод. Яг удамжинд гараад математик харагдана уу гэдэг харагдахгүй байхгүй. Томьёо харагдахгүй юм. Наад захын барилын шугамлаа харчих чадахгүй. Наад захын гурвалжин дөрвөлжин дүрсээ хийж мэдэхгүй. Тэр юу хийж байгаа вэ гэхлээр зүгээр машин дурдсан. Нөгөө програмд дурдсан. Ингээд өдөр болгон нэг л шин сэдв орох хэрэгтэй. Машинаа аваад 300 хоногт 300 сэдв өгөө цоочилсан. Тэгээд хаягдаад 30 хүүхэд эсэж орж ирээд 3 хүүхэд нь онц болоод 5 дунд болоод 6 сайн болоод үлдсэн 15 муу нь юу хийх юм? Бодомж байна. Ажиллаж байна. Тийм учраас бол бид нар энэ хүүхэд хүрээ хөгжүүлье гэж бодлогыг бидний төлөө гаргаж ирсэн байна. Тэгээд энэ хүрээнд бол нэлээд улаан ажил хийсэн та нар энийг сонирхох юм бол дараа нь манай мөнгөчрөө захирал энэ төр удирдсан. Та нар дотор оролцсон хүн олон байна. Юу хийгээд байснаа одоо иргэд бас багцлаад юуны төлөө байсан бэ гэдгийг сонссон байх гэж бодож байна. Энэ хооронд ч гэсэн бид нар бас зөндөө уулзаж ярьж ирсэн. Тэгээ ер нь зөв Монгол хүн гэж юм бэ? Олон хүн надаас асуудаг. Би зөв Монгол хүн хүүхэд хөдөлмөрийг гаргахдаа нэгдүгээр сэтгэхүй дээр нь тогсон. Яг тэгвэл монголчууд галбаш нөгөө айц давтаад галбарчдаас зүхтааж ард түмэн байхгүй. Өөрийнхөө баймаар бай. Хилээ хамгаалъя. Энэ гадных нэг зайлгүй би хятад эслэгдлээ. Америкийн колон боллоо гэсэн нэг юм айц. Тэр айц дээр нь тоглолт хийж. Зөв монгол хүн гэдэг бол төв соёлоо мэддэг. Уцхунраа үнсэж чаддаг, монгол хэлэндээ сайн. Зөвхөн монгол хэлэн сайн гэдгийн арталт гол бодлого нь явж байна. Хэл гэдэг бол тархинд юу бодож байгааг илэрхийлдэг нэг хэл гэсэн шүү. Монгол хэлэн сайн байхын тулд маш олон үг ашиглана. Үг ашиглана гэдэг бол үг гэдэг чинь тодорхой зүйлийг илэрхийлдэг. Тэр зүйлс
Тэгээд авьяас хөтөлбөрөөр дамжуулаад юу хийсэн бэ гэхээр одоо нэг тийм хүүхдэд байлаа да бидний бүгднгийнх нь ангид байсан да юу ч чаддаг. Wel хаягддаг. Хөөгддөг. Зарим нэг болохоор би тоондоо сайн уучраас одоо өөр юу ч чадахгүй гэж. Тэгээд тоондоо сайн явж жагаад багшийн сургууль төгсөн үед ажил байхгүй болгонгоо бааларт. Яхаа мэдэхгүй. Тэгээд авгаад агсан тавиад, найзуудаа агсан тавиад энэ нийгэм чинь толгойтой хүн ашиглаж чадахгүй байна гэх. Өөр юм чадахгүй. Тийм учраас одоо бид нар энэ чи чадна, чи хурц чадна, хийж чадна гэдгийг энэ залуу үед ойлгохын тулд авьяас хөтөлбөр хэрэгжүүлж байна. Юу ч хийж чадна болно. Одоо энэ авьяас Монгол авьяас гэдэг нэг нэвтрүүлэг явж байна шүү дээ. Энэ шалгаад байгаа тэр хүүхдээ амтлагыг удирдах байгаа багш бол надад нэг зүйлийг хэлдэг шүү дээ. За гантөмрөө чамд хэлбэ солгоо хоолойтой сонсголгүй гэдэг хүн таараа би сонсголгүйгээр нотлыг гэх юм бол над дээр аваад ирээрээ. Би сонсголтойгийн нотлон шүү. Би солгоо биш баруун хоолойтой энэ зүтнээс хоолой. Нотлон шүү. Наад чинь тийм зүгээр ойлголт болохоос биш тийм зүйл хааж байх. Хүн болгон хөгжим сонсч чадна. Хүн болгон зураг зурж чадна. Хүн болгон хөгжим хийж тоглож чадна. Яг энэ шиг хүн болгон тоо бодож чадна. Зүгээр ойлгомжтой хаягдсан тул ойлгоогүй зүгээр үлдсэн. Тэгээд нэг ойлгоогүй болохоор насан туршдаа би тоонд муу монгол хэлний сайн. Монгол хэлний сайн, монгол хэлний муу болохоор би тоонд сайн монгол хэлний муу. Яг яг тийм хүүхэд байсан. Бүр тэгээ бодсон. Яг 100 бичгтээ зохион бичгээр заавал нэг нь авах санаатаа аваад байгаа юм санаасгүй. А тоогол зөв бод. Нэг ч аа. Яг өөртөө тэгээ хэлсэн. Би монгол хэлний муу хүн. Тэр нэгээд хадгалагдаа. Тэр болгон тийм байдаг юм аа. Олон хүүхдүүд итгэл авах хэрэгтэй. Болж чадчих. Хөгжим гэдэг чинь тийм тусгай хүмүүсийн ажил биш. Авьяас гэдэг чинь тэнгис байдаг зүйл биш. Энэ хөтөлбөр цаашаа хэрэгжээд одоо энэ технологийн авьяас руу дараа нь сэтгэн бодох авьяас руу орно. Тооцоолон бод өөрийгөө илэрхийлэх алсыг харах, баримжаар хүнд сургаал айлдах энэ болгон авьяас тоо. Маш олон авьяас бий хүн. Ер нь бол бүгд тэгс заяа. Алигээ хөгжүүлсэн бэ гэдгээрээ асар яагаад. 20 жил монгол хэлний хичээл заасан багшийн хажууд 2 жил заасан багш хичнээн ухаантай байгаад хүрцэхгүй. Яг бол ядаж монгол хэлийг тэр багш 20 жил заах хэрэгтэй байна. Тэр хэмжээгээр ирлэгдэж тэр хэмжээгээр сайжирч. Яг энтэй хичнээн бүх хүн дуулж чаддаг байлаа гэд 20 жил дуулсан дуучин гүйцэж дуулахад өөрт чинь бас 20 жил хэрэгтэй тийм л асуудал. Тийм учраас өөр тэгээ гол бидний афоризм бол энийг Болдоотор багш намайг сайд болоход хэлж өгч ирсэн. Энэ нэг үдэг нэвэл мянган үднэ гэж манай хэлний багш. Хятад хэлний Болдоотор багш их олон хэлдэг шүү. Тэгээ хашрын арга бол юу гэхээр төвлөрүүл дахин төвлөрүүл. Итэг дахин итэг. Тэгээ нэг зүйлийг заавал чадвал тэгвэл дараагийнх нь чаддаг бол маш энгийн байна. Тэгээ хашрын үгийг би хэлж цаашаа явуулаа. Тэгэхэд бол бидний хамгийн гол зүйл бол одоо ингээд сургуулийн өмнө боловсролыг яаж өөрчилсөн бэ гэхээр өөрснөөр нь хийлэгдэх болж үйлийн аргаар сурч баг боловсрол чадвар дээр нь сурч чадвар өгье гэж дунд боловсрол чадварыг нь мэдлэг болгон арга барилыг өгье гэж ахлах боловсрол тэр чадвар нь хөгжсөн арга барилаа авсан суралцах арга барил авсан хүмүүс өөрөө суралцж өөрөө бидээ суралцах тэр чадамжийг ахлах боловсрол гэж нэрлэж байгаа үедний өгье гэж. Дээд боловсрол бол багш нартайгаа хамтарч ажиллаж чаддаг тэр залуучуудыг одоо бий болгох юм. Бие дагаад амьдрэх тэр чадварыг өгье гэж. Нэггээр хэлбэл ахлахын хэд нь бол бидээ сурах юм. Тэгээ хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэхээр олон хүн худлаа гэж ярьдаг.
Агуу нүдэн дээр нь чадахгүй хүн зөндөө харагдаж байна. Гэтэл дэлхийн тарих судлаачид одоо ямар судалгааны нээсээр бол ямар дүгнэлт өгсөн бэ гэхээр бидний энэ хүнд өгөх гээд байгаа мэдлэг бол хүний тархин дотор эзэлж байгаа мэдээллийн асар жижиг хэсэг байна. А хүний тарих бол бүгд өөр байна. Өөр байна гэх нь хөгжлөөр өөр байна. А хөгжүүлэх арга бас байна. Хөгжүүлж чадах юм бол бүгд чадах юм байна. Тарих. Одоо бол суралцахгүй. Суралцахыг одоо бид нар чинь гаднаас нь харж хийдэг байлаа да. Тушаад за бүгдээр энийг хийх, хараад сурж гин, дөөрөө сурж гин, яаж сурж гин ингэж явсаар байна. Одоо бол цэвэр тархиных нь зургийг аваад тэгээд суралцах суралц. Тархиныхаа аль хэсгийг яаж хөгжүүлэх вэ? Энэ дөнгөж төрсөн хүүхдийн тархи. Энэ тархинд энэ 23 дахь хүний тархи. Энэ хоёр тархинд амьд байгаа эсийн тоо яг адилхан. Энэ нь унтж байгаа. Энэ нь тодорхой хэсэг нь сэрсэн гэсэн. Өөр дээрээ мэдээлэл авсан. Тэгээ эрдэмтэд бол сүүлийн олон жилийн тархины эс гэж юу юм, тэр нь хэлбэр шиг байдаг, тархи ямар хөдөлсөй вэ гэж судалсаар хамгийн сүүл Йети их сургууль дээр үлээ. Энэ сургууль дээр ч үлээ. Хоёр хүн хүүхдээ тархиаг гэрээлээд миний тархи хэдийн эс байсныг тоолох байна. Тэгээд өснийхэн дараа тархийг аваад когтел болгоод тэгээ машинд оруулаад тоос 100 тэрбум байна гэж гарсан. Ер нь бол 80-аас 100 тэрбум шүү. Ширхэг эс байдаг гэсэн ийм багцаа явж байсан. Сая хоёулаа давтсан цаашдаа мэдээж ингээд амдаар нь тоолдог процесс цаашаа үргэлжлээд явах байна. Ингээд тарих судалж байгаа одоо ингээд харахаар нэг баахан мат шиг юм байна. Тэгээ энийг одоо жишээлбэл Японы эрдэмтэн судлаад юу гэсэн бэ гэхээр тарих бол өөрөө одоо ургадаг гэж хэлэхэд сонь. Юу гэхээр 100 тэрбум хүн эс унтчихэдэг. Тэгээд харах, сонсох, үнэрдэх, мэдрэх, бодох, ойлгох, сэтгэх гэдэг энэ процесс дотор тэр хэсгийг хариуцсан талбарууд хөгжиж идэв. Яг бүрцэг ингээд ургаж байгаа. Тариа ургаж байгаа. Тэгээ саяны 23 дахь өнөөх бол ингээд ургац. Гэхдээ энэ хүний одоо жишээлбэл тэр урд хэсэг байна да. Энэ хэсэг. Энэ хэсэг нь харлаагүй шүү дээ, тийм. Цагаан байгаад байгаа. Энэ нөхрийн бодох талбар нь хөгжөөгөн нөхөр. Юм баг боддог. Тэгэд энэ эрдэмтэд одоо юу хэлж яах вэ гэхээр энэ баг 100 жилийн өмнөөс тэгж онолдож явсаар бас сүүлийн үед ингээд шууд 10,000 хүн дээр тест хийгээд тархины зураг аваад судалгаа хийгээ яв. Тэгээд эдгээр юу хэлж яах вэ гэхээр хүний тархи бол 8 талбар байна үндсэн. Өдөр төчин энэ байна. Энэ бодох талбар эндээ байна. Энэ хэсэгтээ байна. Гэхдээ 148 хэсэгтээ байгаа шүү. 148 уут байна. Одоо бидний тархийг ингээд задлаад эцэг шиг эрдэнэхээр нарыг авч тавиад тэгээ ингээд нэг хүчтэй харах юм бол ингээд дотор нь хальстай 148 тийм хүлхэнд юу нэг ийм уутанцар байна. Тэр уутан дотор нь нөгөө эсвүүд нь уург хэлбэрээр байрлаж байна. А тэгээд тэр нь боолоор ямар чиг үүрэгтэй вэ гэхээр 8 чиг үүргийг хэлж өгч. Энэ эргэцүүлэн бодох энэ хэсэг. Одоо бид нар бол ингээд хүүхэд байхад монголчууд хэлдэгээс жоохон том магнаттай байдаг. Энэ ухаантай байна. Тэр бас үнэн хэлээд байсан юм шүү. Үнэн хэлээ. Сэтгэл хөдлөлийн талбар яг энэ хэсэгтэр. Одоо бид нар баярлахаар ингээд магнат хийгээд уурлахаар нэг энэ жижиг бодож байсан. Энийг хариуцдаг талбар нь яг энэ хэсэгтэр ингээд авдаг. Дамжуулах талбар. Энийг их чухал талбар, ойлгох талбар гэсэн. Ойлгох талбар нь хөгжөөгөө хүнд юу ч ярьсан? Ойлгох. Ийм зовлон байна. Бодох. Та нар бол ойлгоорой. Үйл явдлын хувьд бодох, ойлгох хоёрцэн тусдаа зүйл байсан биш. Бид нар бол нэг сэтгэн бодохыг нөгөө ойлгох хүрээ дотроо ингэ бодоод байдаг тийм үү?
бодох, ойлгох хоёр чинь тусдаа зүйл байсан. А бид нар бол юм ойлгохгүй хүнийг юу гэж нэрлэдэг вэ? Зөрүүд. Бид нар нэг наад чинь зөрүүдээ бүтэхгүй. Зөрүүдтэй биш юм байл да. Ойлгох талбараар хөгжүүлээгүй асуудал. Хөдөлгөөний талбар гэж яг тархины уу. Хөдөлгөөний талбар бол үндсэндээ бүх хүчин удирдах чинь. Одоо би ингээ юм ярьж миний хэдэн талбар ажиллаж байгаа. Тэ 8 удаа ажиллаж байгаа. Нэг дор ажилладаг. Хоорондоо маш хурдтайгаар холбогддог. Маш хурдтай. Компьютероос хэмтэхэн хурдан. Тэгээ одоо энэ эрдэмтэд яаж яах вэ гэхээр тэр хурдтай холбогддог холбоосуудыг яаж хурдны замууд болгох вэ гэдэг юм зүйл байна. Нэгэр бүр супер дээр гарч ирэх гэдэг чинь бодох ойлгох хоёр нь бүр энгийн хүн бодох ойлгох хоёр нь над шиг ингээд нөгөө энэ тухай сайн мэдэхгүй хүн юу гэж ойлгох гэхээр бодох ойлгох хоёр болгохын тулд ингээд зондоо ингээд бааш газараа донцсараа ирж ингэж ойлголцож байгаа байхгүй. А гэтэл хурдны зам тас гэж хоорондоо сонсох талбар. Одоо манай өвгөн багш нар хэлдэг байсан. Үгүй энэний нэг чихийг онгойлгочих юмсан те. Үгүй тэргээр хатаа цоолыг гээгүй ш. Чихийг онгойлгочих юмсан гэдгийг сонсоод ойлгодог. Та нар ч гэсэн одоо ингээд хүүхэд ахуйнаас бодоо. Зүгээр сонсоод багшийн ярьсныг ингээд шууд ойлгоод байдаг хүмүүс бүгд байдаг тийм ээ. А хараад ойлгоод байдаг бүгд байдаг. Заавал харж ийж. А сонссон мөртлөө юу ч ойлгохгүй нөхөр байд. Одоо жишээ би энэ цаг гаруй боллоо. Гарч явахад миний ярианаас жоохон юм авч гарах хүн та нар дотор байна. Яагаад байгаа вэ гэхээр толгой муудаад биш. Ерөөсөө сонсох талбар нь хөгжөөг жоохон дутуу. Нөгөө сонсголгүй илэр гэж боддог усуд би юу ярьж байгаагаас үл хамааран тархич нь өөр юм дээр ажиллаж байна. За өнөө ямар хоол идэх вэ? Хинтэй шоу. Яах вэ? Ямар болцоо юу? Хичээлээ яаж бэлдэх вэ? Маргаашийн амралтыг яаж өнгөрөөх вэ? Гойд тухай бодож байна. Сонсох хэсэг нь ажиллахгүй байсан. Сонсох талбар маш сайтай энэ хугацаанд бүрээсээ бусад талбар нь ингээд унтуулаад сонсох талбар нь ажилладаг. Ийм онцлогтой. Харах талбар. Хүн ингээд нэг удаа харахад яг хэдэн ширхэг мэдээлэл авна гэж бодож байна. Хүн нэг удаа шүү ганцхан кадр хараад уцаахад 5 сая мэдээлэл тархинд бичих. 5 сая. Одоо энэ шинжлэх ухааны хөгжил ийм марцсан юм бүр илүү нарийн айлаад байгаа юм. Харах талбар нь хөгжсөн хүнийг монголчууд юу гэдэг вэ? Мэлмийн нээгдсэн хүмүүс. Өөр юм. Мэлмийн үстэй шиг юм уу? Мэлмийн нээгдсэн шиг нэг тийм баг. Үнэхээр харах талбар хөгжөөгүй улсууд ихийгээр зөндөө байна. Одоо бид нэг ингэ тайлбар байлаад болчиход үслийн царайгуудад бүгд давуудаа. Оргоо баталгаа өгөөс. Өөр ахмад. Энийг монгол бид Монгол хүний харах бол өөр байна. Энэ шар нөхрийг хараад байгаа чи өөр юм дээр хараад. Тэгээд асуудал. Ойлгохтой талбар гэж. Тэгээд тарих судлаач нь юу хэлж байгаа вэ гэхээр хүний тарих бол насан туршдаа хөгждөг цорын ганц эрхтэн шүү гэж хэлж байна. Хүний бусад эрхтэн мууддаг тарих бол хөгжүүлж болдгоор байх онцлогтой. Энэ 70 настай хүний тарих хийж хөгжүүлж туршиж байна. 80 настай хүний хийж хөгжүүлж туршиж байна. 100 настай хүний тарих хийж хөгжүүлж туршиж байна. Тэгээд хөгжлийн оргил үе гэж бас байна. Хөгжлийн оргил үе 40 нас гэж. Ой, манай сургууль төгсөөд 10 жил их сургууль багшилсан нөхдөд одоо хөгшрөг болно шүү. Оргил үе дээр дөнгөж ирж байгаа. А тэгээ хамгийн хөгждөг цаг бол 20-оос 40 насны хооронд байна. Яг тэгэхээр энэ тархийг зүгээр тоо бодуулаад эсвэл монгол хэлний дөрвөн цээжлүүлээд эсвэл одоо химийн томьёо тогтоолгоод тархийг хөгжүүлдэг юм байна. Тархины их томьёо цээжлэх хэмжээгээр энэ ой санамжийн хэсэг, ойлгох хэсэг, бодох хэсэг хөгжиж байгаа боловч бусад хэсгүүд байна. Ялангуяа энэ сэтгэл хөдлөлийг хязгаар хөгжүүлэх вэ гэдэг асуулт.
жишээлбэл ингэж эднэрээ судалгаа бол ингэж хэлж байна. За их сургууль төгслөө хийж бишвэд юм байна. Тэгээд багшаараа заалаад яваад. Тэгээд төгсөж гарч ирээд компанид ч юм уу ажилд ороод яг тарих ажиллаж хийдэг. Яаж дараагийн учрыг болох вэ? Яаж эхнэрийнхээ эвийг болох вэ? Муудалцчаараа яаж цайруулах вэ? Маш их юм үздэг. Өсөж үздэг. Өөрөө хоол хийж үздэг. Тэгээд хүүхэд харж эхлэхэд бүр ингээд шал өөр мэдрэмж эхэлдэг. Шал өөр өмөрмөсдөж эхэлдэг. Шал өөр юм болж эхэлдэг. Ингээд тэр их сургууль төгссөний дараах он жилүүдэд бол асар уртаа хөгжлийг авч байна. Тэгээд тархины хамгийн аюултай нь юу гэхээр тархины хөгжилд энэ усад юу дүгнээд байна гэхээр хамгийн аюултай тархи гэдэг бол байнга онц хүний тархи шүү. Яа тэгэхээр их сургууль төгсөлөө магтуулд юм байна. Магтуулаад. Тэгээд их сургууль төгсөөд компани ороод ирэнгүүт ямар ч компани шинэ ажилтныг магтдаг юм. Шууд доош хийдэг. Цай зөв. Кофе аяа. Тэг. Орой архиах гэдэг. Цочиг. Тэгж явж байгаа гин өөр даалгавар өгч. Нөгөө сургууль сураагүй шал өөр юм. Тэгээ нөгөө тийм чадахгүй чадахгүйдаа уулзраад тархин гацж ирэв. Нөгөө мундаг онцлог энд баларч ирэв. Тэгээ баларцсан онцлогнууд ихийгээр дүүрэн байна гинэ зааж. Одоо та нар дотор ч гэсэн амьдрал ингээ 10 жилээ онц төгссөн амьтан энд ингээ хорвоог нь уулаад яваад байгаа хүмүүс бас зөндөө байна. Энд толгойг ашиглаж өгөхгүй байх энэ гэдэг. А гэтэл тэр хүмүүс цогцолтод ороод тэгээд гацсан. Тийм юм. Тэгээд энэ уцаад байна. Энэ тархийг хөгжүүлэх тухай Канадад тархи судлалын хүмүүс зөндөө байна. Сайн судлаад төслүүдээ ингээд ном гаргаад текст уншаад англи хэл дээр ч гэсэн та бүхэн энийг сайн судлаа. Энэ бол сурганы одоо хамгийн дэвтэр одоо юу гэдэг суурь нь ийм байлаа шүү. Бидний суурь бол урд нь дандаа ажиглах байсан байхгүй ажиглаж байсан. Хүн яаж ном сурах ингээд ажиглаад би жишээлбэл ажиглалтын үр дүнд юунд хүрсэн гэхлээр за дүүрээ сурдаг. Дагаж сурдаг. Цээжид сурдаг. Ингэж явсаар байгаа тэгвэл юу хурдан сураад байна гэсэн чинь тоглохыг хүн аймаа бодсон. Гүр багшгүйгээр сурдаг тийм. Кэнди Крашиг энэ дотор хинч заалгаагүй өөрсдөө тоглох. Айгуу сайн тоглох. Яагаад тэр тоглохыг сураад нөгөө физикийн ганц хүндийн хүчтэй холбоотой ганц бодлого болж чадахгүй мөртлөө энд ингээд тоглоом 5 гарын уушиг дээр одоо нөгөө муу сүржсэн гарч бол 5 гар дээр бол алж ш шудаа яваа. Нөгөө онцтой гарав. Бохот болохоор мөн бааш. Тэнийг муу сурдагтай ш ном сурж өгдөг нөх. Яагаад тоглоом сурахад тийм амархан байна вэ? Бусад юм сурахаас Монгол хэлний ерөн тогтоохоос, математик сурахаас, физик сурахаас, байгалийн ухаан суралцахаас яагаад амархан байна? Яагаад гэж бодож байна? Сонирхолтой. Үнэн. За сонирхолтой бол бид тав энд юу мушиг тоглох. Та нар хэдэн цаг гарч сууж чадах вэ? Энэ замбар дээр. Энэ зааланд байх тухай амралтанд очсон ч гэсэн найзууд нь 5 гар тоглож байгаа хүмүүсийг 30-аас 1 цаг 30 минутаас 1 цаг л харцсан. Тэгээд хаяад явна. Өөр юм хийцгээе. Нөгөө тоглодог бид 5 өглөө болж тоглож. Үр цайтай. Тэгэхээр хамгийн гол нь тоглоомыг яагаад хүн сайн сураад байдаг юм бэ гэхээр өөрөө хийж байгаа учраас сайн сур. Өөрөө оролцогч. Жинхэнэ оролцогч байсан биз. Энэ ярианд бол одоо ингээд би ингээд яриад дуусгаад хичнээн уу яг үнэхээр энэ чинь мэдлэгийн эдийн засгийн ийм байдаг юм байна. Хөгжлөж ийм байдаг юм байна гэж бодож эндээс гарахгүй гэхээр бас хэрэгцээ. Яг л энэ чинь сургалтын хамгийн хоцрогцоо яриад сонсохын тулд нэлээд кийг оролцдог, жүжиг тавьдаг.
Бид нар багш нар бүгдээрээ багш нар учраас тэр зовлон бүгд амссан болсооч. Яавал энэ нэг зөрүүд байгаа нөхрийг анхаарлыг татахгүй. Яавал тэр хүнд чинь агсэрэл бүгд. Наад ихтэй боцорцоо арга учраас тэртээ тэрнгүү. Жохоо юм. Жохоо. Үнэхээр миний энэ ярьж байгаа бодлогуудыг та нараар өөрснөр чинь бодуулаад өөрснөр чинь хийгсэн бол энд сууж байгаа бүх багш нар насан туршдаа Монгол орн болоод хүн төрөлхтний хөгжлийн тухай хатуу итгэл үнэмшилтэйгээр мэдлэгийн эдийн засгийн тухай хатуу итгэл үнэмшилтэйгээр ойлгоо. Яг энэ шиг суралцгүй. Эдгээр нэг хэсэг ингэж явлаа да. Сайн заах. Нэг талаас заах гэдэг айц. Хин заах гэдэг. Тэр хүний яаж сурах тухай айгүй баг бодсон гэхдээ баг. Оролцоотой байлгана гэж бодсон. Тэгээд надад мөнгөчрөл захид ирээд лекц уншаач гэсэн. Би мөнгөчрөл захидаас асуусан. За хоёулаа яг сургуулийнхаа адгаар бодъё. Хэрвээ миний лекцийг сонсохыг хүсэж байгаа хүмүүс байгаа бол би очно. Мөнгөц ном сурыг гэсэн хүн байвал тэр хүнтэй багш ажиллаж болдог. Сурыг гээгүй хүн яагаад ч нэмэрхүү. Үнэхээр нэмэр. Цагийн гар зурдаг. Энэ учраас сонирх хүн байна цааш. Яарсан байна. Мерсер. Энэ сав байна. Баярлалаа. Тэгээд энэ тархийг хөгжүүлэх хамгийн чухал зүйл юу вэ гэхээр хөгжүүлэхгүй байх тархины хамгийн аюултай зүйл нь юу вэ гэхээр өөртөө дүрм зохиогдсон байдаг юм байна. Хамгийн аюултай. Яг хүний тархи насан туршдаа хөгждөггүй юм бэ гэхээр хөгжлийнхаа явц дотор өөртөө дүрм зохиогдсон. Би энэнд дуртай, энэнд дургүй, би энийг сонирхдаг, энийг сонирхдаггүй бүр ингэ шийдчихдэг. Би хөдөө явах дуртай. Хотод байх дургүй. Би хөдөө явах дургүй. Хотод байх дуртай. Би газраар унтах дуртай. Би диван дээр газраар унтах чадахгүй. Химич. Ингээд өөртөө дүрм зохиогдсон. Би заавал 5 цаг тань. Нэг бол орой хоол заавал ихнэр хийх гэсэн. Эсвэл нөгөөх нь нөхөр 7 хоногт нэг удаа заавал хоол хийжээ гэдэг ч юм уу. Ингээ хар мянган дүрм өөртөө зохиогдсон. Тэрэндээ маш их баригддаг. Маш их баригддаг. Тэр бол үндсэндээ тарих ингээд нэг тодорхой төвшөнд очиж гацаад байгаа үндсэн шалтгаан. Тийм учраас тархийг хөгжүүлэх гэвэл яах ёстой вэ гэхээр маш их хэмжээгээр олон өөр зүйлийг хүсэж эхлэх хэрэгтэй. Маш их хэмжээгээр мөрөөдөх хэрэгтэй, баярлах хэрэгтэй. Тарих бол ер нь бол тийм урмын амьтан байсан юм. Баярлалтай. Одоо та нар над баяр хүргээд алах ташаа миний тарих тэр хэмжээгээр яах вэ? Ой одоо надад баяр хүргээд алах ташаа өгөөрэй гэдэг шиг. Үргэлж тэгж алгаа ташуулахаараа яадаг байх нь? Тарих нь илүү ажилтдаг байх нь шүү. Тэгэхээр дуугаа гоё дуулдаг байх нь. Түүнээс нэг өөрөө үүдээ байгаад тэгээд алах ташаа өгöd байгаа юм шиг. Тийм зүйл тохиолдсон. Шилбэл ийм байна. Одоо жишээ нь яг энэ 8 талбарыг хөгжүүлэх маш энгийн маш их олон арга. Шилбэлийн хөдөлгөөний талбар. Одоо бид нар хамгийн их дутагдж байгаа зүйл бол хөдөлгөөний талбар. Бүр хөдөлгөөн хийхгүй. Нөгөө бие тамираас хол бие тамир хийн гэж ярьдаг болохоос үүндээ хийж чадахгүй. Агил маш энгийн зүйл. Хэрвээ чи баруун гартаа ус голгоо гараараа шүдөө бол. Тэгэх юм бол чиний тархины үйл хөдлөлийн талбар бол байнга болж. Шатаар гарахдаа нэг алгасах. Уугдаа нэг алгасахгүй. Хэмжиж маш энгийн зүйлс вэ. Одоо тэр ойлгох талбарыг хөгжүүлэхэд бол 10 жилийн өмнө уншсан номоо уншиж үзье. Жишээлбэл одоо бодох талбарыг хөгжүүлэхэд бол тоглохдоо албаар хожигдох гэж тоглоно. Одоо тэр сэтгэн бодох талбар хэмжиж энэ бүх талбарт өөр өөр юмсэн хөгжүүлдэг янз бүрийн аргууд байна.
манай залуучууд бол одоо ингэ сайн хөгжүүлээ бол асуудал байна. А гөгшөрөхтэй саяны тэр тархины зураг тодорхой хэсэг мууд нь тодорхой хэсэг хэвээрээ байна. А хэвээрээ байгаа хэсэг нь улам хүчтэй бол насчих тусан жишээ нь сэтгэл хөдлөлийн талбар нь муудаад, хөлгөөний талбар нь муудаад хорч идэг байх нь. Яг настай хүний тархины бүх зураг тийм түгээн. А тэгсэн мөртлөө бодох талбар нь бүр ингээд улам сайхан цэцэгтэй. Тэгэхээр яг бодох талбар санах сайн байх юм бол энэ хоёрын дунд тэр хурдны зам ажиллахад бусад талбараа дайшлахгүйгээр илүү их зүйлийг бүтээх болцоотой байна гэж ойлгож байгаамаа. Тэгээд энийг сайн судлаараа таавал. Тэгээд бидэнд бол үнэхээр одоо цоошин зүйлээр гаргаж дэлхийд хүн цэнтэй байх боломж зөндөө байна. Жишээлбэл манай ингээд Инглиз үг дотор байгаа тэр бета гэдэг уург. Тэр уургийг зүгээр инглиз үг одоо хятад 80,000 төгрөгөөр зарж шít 1 литр. Одоо бидний ярьдаг хоорн чихрийн шижиг бүрэн эмчилж байна. Тэгэхдээ одоо манай инглиз үг одоо Монгол хэд вэ? 3,000 төгрөг. Тэндээс тэр бета гэдэг уургийг ялгаж аваад зархад бид нар инглинийхээ сүгээд бараг $1,000 болох боломжтой. Үхрийн сүн дотор казин гэдэг уург байна. Казин гэдэг уург бол хүний дархлааг сайжруулах уург. Одоо трансфер фактор гэдэг бэлтгэл байна да. С вирустэй хүмүүс сайн байна, элэг тэжээдэг. Казин энтерферон ялгаруулдаг байна. Тэгээд дархлаа сайжруулах. Казин гэдэг уург одоо жишээ нь трансфер фактор бол энэ болоо гараад ирэхэд 100 грамм 200,000 төгрөг. 1 литр сүн дотор казин уург 50 грамм байна. Тэгэхээр бид нар ер нь үхрийн сүв ямар үнэтэй вэ? За одоо ямааны сүвгээр хийсэн хүүхдийн хуурай сүв. Ямааны сүвгээр хийсэн хүүхдийн хуурай сүв ихэд 60,000-аас доош нь хязгаар зардаг байна. За ингээд хийхэд ямар их зах зээл байна. Ноолуурыг нано технологиор хийхэд яг иймэрхүү энэний доктор шиг ийм материал болж байна. Энийгээр хийсэн гэрч бандажийг бол дэлхийд $2,000 зарж байна. Яг 100% ноолуур нь эвчгэл өмсөн гэсэн бодолтой хүүхэн дэлхийд 2 сая байдаг гинэ. Өөрөө өмсөхгүй. Тэгэхээр бид нар зөвхөн энэ сан болгох юм да. Чи 2,000 аваа тийм наа. Тийм тормор өмсдөг юм биш. Энэ ноолуур л өмсдөг. Жишээ бид нар чинь 100 г ноолуурны асуудал байна. Ил 1 кг ноолууроо бид нар одоо хэдээр зарж байгаа? 40,000. Боловсруулаад 200,000 зарж байгаа. Ил 1 кг-ыг бид нар 20,000-аар зарах боломжтой. Одоо адууны яснаас гаргаж авсан кальц 50 г 30,000 төгрөг. Энийг $60 мөрөж болно. Манай багнууд үйлдвэрлэлээр гарсан бүх төрөлхтөний солонгос бачаад. Яг бид нар нөгөө үнэн цэн тогтоож мэдээгүй байна. Тийм учраас өртгөө бодоод за 5,000-аар гарсан юм чинь 15 байх болно да. Арай их таамарч уу гэдэг сандраад байна. Тэгдэггүй байна. Бод зарчим бол яг одоо Шанель шиг 2,000-ын арьс авч хийжээд $2,000. Апулаа болоод байна. Ямар Монгол шиг шудраг өрсөлдөй нэг газрыг жагсаага захирлын торгоо энэ байх Шанелийг одоо очиж жагсалтай шүү. Апулаа бол үнэн цэн тогтоож чадчих. Ийм боломж бол зөндөө байна. Жишээлбэл хөвсгөлд урж байгаа тэр цайны уран ихэд хаач байна. Зүгээр тэрийгээр хийсэн 100 г цайг бид нар $1,000 гэж дэлхийн зах зээл рүү шийдээс сууж байна. Апулаа бол одоо та нар зөндөө бэжингээр дамжиж, нисэх бодлоор дамжаад энд ирж исэн хүмүүс. Солонгосын нисэх бодол дээрээс тэр нөгөө жинсинтэй янз бүрийн юм харсан. $500 үнэтэй цайнууд биш. $1,000 үнэтэй цай. Аваад. Тэрийг гоё гэж ирэн хийн хэлээд байна. Гүн $20,000 үнэтэй цаг зүйчээр гоё амьддаг гэж хийн хэлээд байна. Хинч хэлээ. Зүгээр тэрийг үйлдвэрлэж байгаа хүн чи энийг зүйл тасархаа шүү гэж хэлж байгаа. Чи энийг мундаг шүү гэж. За тэр мундаг болё.
Тийм учраас тийм ховор дэлхийд олдохгүй ховор бүтээгдэхүүн Монгол зөндөө байна. Тийм учраас бид нар саяхан 2 өдрийн өмнө биш ээ 7 хоногийн өмнө өндөр технологийн компаниг бойжуулах экосистем, энэ бол экосистем биш. Өндөр технологийн компани жишээлбэл энэ Монголын систем дотор бүхгүй байх юм шиг эко гэдэг чинь эрүүл гэсэн үг тийм хүчит төрөгчөөр байнга амьсгалдаг гэсэн. Хүчит төрөгчөөр амьсгална гэдэг чинь органик байна гэдэг чинь цэвэр хүчит төрөгчдөр гарч ирсэн бүтээгдэхүүнүүдийг хэлээд байна. Ийм системийг угсах тухай олон улсын форум хийсэн. Эндээс дүгнэлт гаргасан. Одоо бид нар тоороо бичиж байна. Тэгээд дэлхийд зарлах гэж байна. За Монгол бол ийм хууль эрх зүйтэй орн болно. Та нарын шинжилгээ ухааны ийм хотын санал байна. Илүү хөрөнгө оруулах юм байна уу гэж. Одоо жишээлбэл оюутлогод хөрөнгө оруулаач гэж гуйдагтай яг адилхан. Бид бол ийм тусгай санал байна. Илүү хөрөнгө оруулах юм байна. Оруулах асуудал байна. Тэр ирсэн лидерүүд бол Монгол мах идэл баярлаад байна. Энэ бол аз жаргалтай мах байна. Та нар энийг $5 зарж болохгүй, $50 зар. Хонконг руу, Шанхай руу, Токио руу. Ямар ч асуудал байхгүй. Ийм мах дэлхийд дахиад байхгүй. Хаач байхгүй. Гэх мэт бидэнд бол маш их нөөц байна. А бидний хийх ажил бол яавал шавнараа ингэж өөрийн бодож, өөрийн гэсэн үн цэнтэй бүтээгдэхүүн гаргах хүн гаргахгүй гэдгийг нь бидний хувьд даалгавар. Манай дээд боловсролын байгууллагын даалгавар ердөө тийм. Одоо сая би нэг технологийн хурцтай хувьсгал өөрчлөлтийг ярьсан. Яг тэр шиг бүх дэлхийн технологи маргааш хүртэл өөрчлөлт. Бидэнд байгаа боломж юу вэ гэхээр хүн төрөлхтөнд шинжлэх ухааны 6 дахь хувьсгал ирэх гэж байна. Яг мэдээллийн технологи шиг. Одоо биофизикийн хувьсгал явна. Биохимийн хувьсгал явна. За энэ хоёр хувьсгал дээр яг Япон солонгос шиг мордыг гэж байна. Тэгээд яг тэд нар шиг дэлхийд нэг хувьсгалыг дараа хэдэн 100 мянган нээлттэй байна. Хэдэн 100 мянган патент байна. Тэрнээс өөрийн гэсэн орон зайг бий болгоод хамгаалаараа сууж байгаа. Тэгээд тэрийгэ зараад патентаа зараад бүтээгдэхүүнээ зараад одоо биофизик орон зай хувьсгал одоо удахгүй химик тархигаар маш амар олон байна. Бидний өмнөөс бүгдийг бидний гар утас бодож өгнө. Найз охиныхоо зургийг аваад датаг нь оруулаад энэ охинтой би яавал сэтгэлийн батах вэ гэж ганц асуулт тавиад гүйцээ. Бид нар хэлээд өгч. Чи улаан цэцэг өгч болохгүй шүү. Унтахтаа дандаа зүүнлэлт нь унтах шүү гэх ингээд бүх юм. Баруунлэлт нь унтвал батрын шүү гэх. Наадмын сэтгэл хөдлөлт энэ шүү. Ингээд бүгдийг хэлээд өгч. Та нар одоо математик хичээл заах гэх шинэ арга хайж байгаа бол одоо шинэ оюухан ба шүү хийж өө чи надад өөрчлөлт ингээд ингүүл яг ийм даалгавар тавьад хүн өөрөө хийж эхэлдэг юм аа. Одоо бидний зовлон тэр шүү. Хүн хийж сурдаг юм байна. Окей. Тэгвэл би 45 минутын дээр яавал энэ залуучуудаар хийх юм бэ гэдэг чинь бидэнд хамгийн том бэрхшээл тэр биш. Тэр ухаан хэрэгтэй биш. Түүнээс зүгээр асуулт тавиад ажиллахаар хийхгүй зарим нь тоглоо хийгээд унтаа фурхраа. А ямар сонирхолтой асуулт тавьдаг ийм хэд хөдлөх вэ? Ямар даалгавар тавьдаг нэрээ энэ үчиг өрснөө болчих вэ? Надад хэлэхгүй. Энэ бол бидний хувьд бол ингээд манай энэ боловсрол судлаачдын тархины хүч нь энд байна. Хэлэх амархан хийх амар хэцүү. Дэлхийд даяараа хэцүү. Тэгэхэд бол одоо ингээд CDI энэ гэдэг янз бүрийн стим энэ гэдэг янз бүрийн стандартуудыг бодож олоод өөрийн гэсэн арга гаргаж ирэх гэж үзээд ингээд даалгавраа тавьчих. Ингээд тавьчих. Тэгээд энэ ингээд холбоос хийх явцдаа хүүхдүүд ийм сурч байгаа юм. Энд чинь хийж сурч байгаа. Гэт ингэж гарч. Яг ийм ажлыг одоо хиймэл оюухан бидний өмнөөс хийж байна. Удахгүй хийж байна. Тавиад бол. Ньютоны хуулийг яаж бол? Окей, чи ийм даалгавар өгдөг бол. Хэд бид настай энэ цагийг хин өөрөө гаргаад бид нар ийм мэддэг, ийм үздэг, ийм хардаг. Ийм цоошин хувьсгалууд явах гэж байна. Цаг хугацааны машин одоо гарах гэж байна. Эхийг дахиад үйлдвэрлэх гэж байна.
Хаана үлдүүлэх вэ? Нарны аймгаар гарах юм шиг. Орон зай уусгал явахаар хэдүүлээ аялна. Одоо хамгийн сүүл Японд нэг судалгаа хийж юу гэхээр цаг хугацааг тоолдог яг ингээд нар тойроод яваад байхаар ингээд цаг хугацааг өдөр тоолоод байгаа юм тийм. Яг энэ шиг цаг хугацааг тоолдог тийм уур бидний бие дотор байна. Молекул шиг. Тоолоод бидний организмыг хөгшрүүлдэг. Зөв ажиллаа. Залуугаар байгаад байдаг тэр нь буруу ажиллаад байдаг юм. Залуугаар байгаад. Тийм гэж шүү дээ. Тэгээд одоо тэр эзэмцэдийн баг юу хийж байгаа гэхээр энэ нөхрийг өдөртөх гэдэг. Туршилтууд хийсээр байгаа үр дүнд нь яасан гэж бодлоо. 24 цагийг 28 цаг болгож чадсан. Эсвэргээрээ 24 цагийг 19 цаг болгож чадсан. Энэ зүгээр ихний алхам. За энэ 24 цагийг 1 цаг болгочих бид нар юу болох вэ? 1 минут болгочих бид нар юу? 100 жил өнгөрч байгаа миний молекул яах вэ? Нэг л өдөр өнгөрч байна дөө. Залуугаараа тэгээ байж байгаа юм. Энэ юу вэ? Энэ ямар амьдрал бидэн дээр ирж байна? Ямар шинж тухай, ямар орчин биднийг хүлээж байна? За одоо бид нар хамгийн өгдөг өвчин бол хот хавдар. Хот хавдрын эс дотор ч гэсэн тэр молекул байгаа үрждэг. Цагаа тоолдог. Хот хавдрын эс дотор молекулын зүгээр 24 цагийг 2 жилгээр ойлгуулчих юм бол тэгээд 2 жил өнгөрөх 24 цаг болж байгаа нэ нөгөө хот хавдар чинь их гараа байж тэгээд томрохгүй цагаа мэдхээ болчих. Эхийн цагийг мэдхээ болчих. Энэ одоо яах вэ? За бас нэг судалгаа хийчих. Ургамлын хоолтой болоод ургамал бол бүх ургамал бол ус төрөгчдөөс бүрдэж байгаа шүү дээ. Хоёрхан байгалийн гаралтай болон ургамал бол хүч төрөгч, ус төрөгч гэдэг энэ нэг хоёр атом дээр л явж байгаа. Гэтэл энэ хоёр атомын нэгдэл чинь ингээд цаашаа өөр атомуудад нийлээд хөгжөхөөр өөрийн гэсэн амьдралыг бий болгоё. Тэр дотор нь ургамлын хооллолт гэдэг нэрийг юугаар хооллох вэ? Тэр хооллолт дотроос нь зарим нэг хөвслийн дараа төмрөөр хооллох тийм ургамал байгаа. Нөгөө хэлбэл агаарт байгаа, энэ орон зайд байгаа, хажуу хавьд байгаа, хөрсөн дор байгаа төмрийг иддэг. Өөртөө бий бол шингээд энэ хооллолтыг бүрэн идэвхжүүлэх юм бол бид нар төмрийг ухаж гаргах шаардлагатай. Тэр ногоог тариад намар нь хураагаад боловсруулах төмөр. Тэр уул уул бүтэн өөрчлөгдөж байгаа. Зис. Одоо ингээд энийг хийгээд бол дараа шууд алтыг үйлдвэрлэж эхлэх юм шиг алтаар хоол. Алтын тэнж өгнө. Тэр нэг бол алттай нөгөө заамарт очиод битүү тэрийг тариад тэгээд хадаж аваад боо. Их мэтлэн 90 бол одоо хоёр том хувьсгал ирж байгаа. Энэ хоёр хувьсгалд оролцъё гэж бидний 2 жилийн 3 4 жилийн хугацаанд их сургуулиудыг лабораторитой болгож нөгөө эрдэмтдийг аль болохоор хооронд нь ажилладаг бүтцийг нь томруулж та нар бүтц томруулахаар их гомдцоос нэмж байгаа. Гэхдээ янз бүрийн хүмүүс одоо нийлж ажилладаг болсон. Математикчдаар цангаж шинжлэх ухаан. Хаан цангаж нэг үлдэр биотехнологи дээр цангаж. Сансар судлал дээр цангаж. Биофизик дээр цангаж. Бүх юм дээр тоогдох юм хэрэгтэй. Гэтэл бүтцээрээ сургууль ганцхан тооны сургууль байгуулаад тэнд тоочтой үлдээгээд физикчд нь тусдаа, химичд нь тусдаа. Одоо тэр байх болсон. Орчин үеийн бүх лаборатори физикч, химич, биологч бүх хүн сууж байгаа. Нийгмийн ухааны хүн сууж байгаа. Хоёроо хийч. Эндээс ийм гарлаа чи бодоод чи туршаад чи амтлаад чи хэрэгжүүлээд тэгээ үрдүү. Нэг лабораториос гараад нөгөө лабораторид очиод ингэж явдаг энэ цаг байгаа бодоод бүгд супер лаборатори болж. Бүгдээрээ хамт сууж. Тэгээд олон дамжлал дамжиж 1 жил болдог байсан нь одоо 7 хоног нэг туршилт 7 хоног 7 өдрийн гараар ороод. Тэгэхээр цаашдаа бол илүү олон төрлийн докторууд цуг хамтарч ажиллах тэр бүтц рүү улам яв. Энд та нар бол эмгэцгүйгээр явах хэрэгтэй.
За ингээ баярлалаа төвчээр гаргаж миний явдаа. Бүгд бүхэндээ би чадна гэсэн итгэл өгөө. Гэхдээ би нэг зүйлийг хэлмээр байна. Үнэхээр энэ бол амаргүй ажлаа. Би яагаад ингээ 21 аймгаар яваад хүмүүст энийг яриад байна. Хэр баргийн хүн ойлгохгүй учраас одоо ингээ та нар 200 гаруй хүн байна. Эндээс нэг 2 нь ойлгочоосоо чин сэтгэлээс өсөв. Нэр яг үнэ 76-гийн 76 хүн ярихад нэг ч ойлгож байхгүй. А яагаад ойлгох хэрэгтэй вэ гэхээр ингэдгийг одоо та нар их хурд засгийн газар гэдэг байгууллага бидний өмнөөс шийдвэр гаргаж байгаа. Энэ улсууд яаж шийдвэр гаргадаг гэж хүмүүсийн хүслийг хийж өгдөг. Хүмүүс зам хүсээд байна. Окей, за зам тавь. Хүмүүс орон сууц хүсээд байна. Окей, орон сууц барь. Хүмүүс хүүхдийн мөнгө хүсээд байна. Окей. Гэтэл хүмүүс шинжлэх ухааныг хүсэхгүй шүү. Ард түмнээ шинжлэх ухаан хүсдэг байхын тулд яах вэ? Та нар минь авгаандаа шинжлэх ухаан ярьж өгөөч. Нөхөртэй шинжлэх ухаан ярьж өгөөч. Хүүхдтэй шинжлэх ухаан ярьж өгөөч. Нэр. Тэгээд тэд нар чинь цаашаага ярив. Та нар минь ядаж 10 удаа Facebook-ийн пост тавьхдаа нэгэн дээр шинжлэх ухааны шинэ технологи, шинэ нээлтийн тухай тавьж. Тэгээд ард түмнээ үсэх юм бол эртээ тэрнгүү ард түмний хүслийг засгийн газар биелүүлнэ. Ард түмний хүслийг их хурд биелүүлнэ. Ой, балын татвар тэгэл заа. Нотор дурамшуулаад өг заа. Махан дурамшуулаад өг заа. Яа. Тэд хүмүүс хүсээд шүү. Гэтэл яагаад шинжлэх ухаанд мөнгө өгөхгүй? Хүмүүс огт хүсэхгүй. Мэдхгүй ээ. хамаа. Тэр биднээс тусдаа тэр Америкчуудын хийдэг ажил Япончуудын хийдэг ажил. Ингээс бод. Тийм учраас би ингэж яриад байгаа. Түүнээс биш яг ингэ ярьж байгаа шиг амархан бол надад ярих шаардлага бол энэ хооронд нэг 2 цаг дахиад нэг ном унших юм уу? Дахиад нэг шинэ мэдээлэл олоод авчмаар. Тэ? Одоо яг ингэж ярьж байхад энэ төрөний ярьдаг өндөр технологийн компани боожуулдаг экосистемийн нэг шинэ пепер дэлхийд дээр үйлдвэрлэхээр гарч байгаа. Яг ингэж яриад зогсож байхад гараад тайлбар нь бол олон нийтээс бичээрээ тавигдчих. Баталгаад. Нэг шинэ технологи баталгаатай мэдлж байгаа. Тийм учраас би та бүхнээс уриалмаар. Та бүхэн бол энэ боловсрол бий өгч байгаа. Та нар бол зүгээр хүн төгсөхийн төлөө хүний дипломтой болгохын төлөө бол ажиллаж ерөөсөө. Та нар маань үнэхээр энэ Монгол улсыг хөгжүүлэх, энэ мэдлэгийн эдийн засгийг би тэгээ бодсон байхгүй. Хэн бий болгох юм бэ? Ингээ хараад мэдлэгийн эдийн засгийг бий болгох цорын ганц хүмүүс нь бол манай багш нар. Манай 10 жилийн багш нар, их сургуулийн багш нар. Энэ улсууд хий. Энэ улсуудад шаваад өөрөөсөө илүү гаргахыг хүсэх юм бол яв. Өнөөс би чамаас ухаантайгаар бүхнээс ингэ суугаад байх юм бол яах вэ? Бүхэн байгаагаар үлдээх. Тийм учраас яаж шавнараа яаж зааж байгаа хүнээ өөр бодож, өөр сэтгэж, өөр юм хийхийг сурахгүй гэдэг бол одоо хамгийн чухал зүйл байна. Тийм учраас бид нар энэ шилдэг 100 сургууль хүнээ сургаад Японоос 100 сая зээл аваад ийм засгийн газар дэлхийд тэр болгон байдаг юм аа. Анаа одоо яг Монгол өөрөө цуглаад байгаа шиг ус биш шүү. Дэлхий чинь 190 улстай. Нүүр 190 орн байна. Аль ч үзүүлэлтээр бид нар боловсрол энэ шинжлэх ухаан аль ч түвшнээрээ бид нар эхний 50 дотор баталгаатай байна. За унаад 60 дотор байна. Супер хүрээлэний 10 орн залгаатай явж тэрний нэг нь Монгол шүү. Монгол шиг ингээ хүүхд түрээ сургадаг улс байхгүй. Монгол шиг ингэж залуучуудын таван их сургууль төгсдөг улс дэлхийд байхгүй. Бүгд энийг хүсэж байгаа. Мөрөөдөж байгаа. Чадахгүй. Жишээ нь та нар эндхийг хардаа 250 сая хүн бүртгэлгүй. 250 сая бүртгэлгүй. Хэн мэдэхгүй. 200-аас 300 сая хүн бичих хүсэл байхгүй. Юу ч байна. Бид нар шиг хэдэн улс байна.
100 өссөн шүү дээ. Хятад бол 600 сая хүн өсөж өгөх гэж яг удаа. Та нар хятадыг ингээд алаа хийсэн. 600 сая хүн өдөрт ганцхан доллараар амьдарч байгаа. Хятад. Тэрний 300 сая огт сургуульд явахгүй. Юу ч мэдэхгүй. Бид нар ингээд нэг Бээжин, Шанхай орчоод, Ирээн орчоод болж ийн гэж боддог. Биш. Хятад шууд надад хэлж би надад туслаач гэдэг дэмжиж гэдэг өмнөөс хандмар. Би 600 сая өсч өгч байгаа хүний яа. Чи бүх хүмүүстээ сургууль сурч байгаа. Миний хардаа цэцэрлэгт явж чадахгүй байгаа хэдэн зуун сая байна. Сургуульд явж чадахгүй байгаа 200 сая байна. Би нэгэ яа. Тийм учраас Монгол бол ингээд бидний бодоод байгаа шиг бид нар өөрөө өөрсдөө доромжлоод байгаа шиг яагаад алдсан орн бол юу юм. Тийм учраас жишээ нь MIT бидэнтэй хамтарч байгаа. За эдгээр яг гүйцэх юм байна. Юм одоо харцсан. Шинэ урсгал руу явж байна. Ямар ч улс орн нэг хэсэг баг илүү зүтгэх бусдад дагдаг юм байна. Гэхдээ хугацаа шаардлагатай. Явж байна. Харвард одоо 12 сарын 16-нд бас хамтрыг гэж. Та нар Харвардтай хамтар заавал төсөл хэрэгжүүлэх гэх. Харвардын их сургуулийн мастрын сургалтын технологиг хамтдаа Монгол нутагшуулах гэх. Тэгээд 12 сарын 16-нд ирнэ 17-нд мөнгө зэрэг захирал уулзаад энэ заад мааланд авчираад тэр маркет явтар дээрс уншуулаад багш нараа харуул хүмүүсээ үзүүл. Тийм голодод ах юм бидэнд юу ч ах. Бидэнд одоо нэг юм гээд жоохон итгэл өмш, жоохон төнгөн байдал, жоохон эв нэг, жоохон нэгнийгээ зөвшөөрөх. Тэгэхгүй тэгээд нэгнийгээ муулаад муулсандаа өөрөө татгаж ороо. Ерөөсөө бидэрт байгаа нэг тийм том. Гэтэ энэ утгатай өөрийн хөгжих гэж явсан бүх улс орныг дайрсан байна. Ганцхан монголчууд биш. Ялгаад дайрсан. Манай ерөнхийлөгчдөөс сая ирсэн 20 эхийн энэ шинжлэх ухааны үйлдвэрлэлийн 20 лидер ирсэн. Энэ 20-ыг би ерөнхийлөгчтэй уулзуулаад баахан яриулаад бээс ерөнхийлөгч цаа офис сайн байна. Манайхан ч их сайхан төлөвлөгөө гаргасан. Яаж ажил хийх болох вэ? Монголчууд ингээд хурд зохиогоод мартчихдаг хүмүүстэй гэсэн чинь нөгөөдөлжүүд бүх үстэй юм. Тэрс монголчуудын гэдэг тийм муу дадал байхгүй. Наад шиг худлаа дахиад нөгөө тархиндаа цоож хийсэн. Өөрөөсөө. Тэрс бүгд харалтаа та нар одоо CNN-ийг харалтаа тавиад үз. Дандаа дайнал гарч байгаа үстэй. Дандаа хүн алсан тухай мэдээ явж байгаа үстэй. BBC-г тавиад үз. Тэд тийм дэлбэрэлт боллоо. Энэ ийм дайн гарлаа. Ирак руу тэр докторч тэрийгээ буудаж чадлаа. Ялгаагүй ерөөсөө мэдээллийн хэрэгсэл гэдэг бол хүний анхаарлыг татахын тулд сайн мэдээ гаргадаг. Хорвоогийн хамт муу мэдээг цуглуулад цацжээж хүний анхаарлыг. Сайн нэг хөрөхөд үнэхээр хэцүү юм аа. Хэцүү. Үнэхээр хэцүү. Та нар докторч гэсэн яг энэ ерөнхий боловсролд ямар өөрчлөлт ороо гэдгийг хинж хараагүй, хинж сонсоогүй хүмүүс байна. Өөр ойлгох. Хоо. Яг мөрөд асуугаад муулаад ерөнхий боловсрол болохгүй тэгээд их болохын төлөө тэд юу яваад байгаа хүн анзааргүй байна. Гэтэл муу мэдээг бол амар сайн мэднэ. Өнөөдөр бол жишээ дунд говьыг багш гүгэж зодсон. Бүгд мэдчихэж байгаа юм. Мэдхгүй нэг ч хүн байна. Яг байж байгаа царай дээр. Энэ учраас одоо энэ миний хэлж байгаа санаа юу юм бэ гэхээр бид хар хайрцагны бодлоготой болох хэрэгтэй. Илүү хар хайрцагны бодлого гэж юу юм гэхээр ард түмнэрээ бүсдэг зүйлийг хийх. Тэр нь тодорхой томьёологдсон байх хэрэгтэй. Тэр томьёологдсон хар хайрцагны бодлогыг эрхийн эдийн засаг гэж хэлж байна. Тэгээд энийг задлаад томьёолчмоор энийг ард түмнэрээ маргадаг байна. Маргадаг хүн цааш зөндөө байгаа. Мөрчөө хараа болоод махамахтар болоод ерөөсөө нэг юм бацсан. Нөгөө нэг ойлгох талбар нь хөгж өгөө. Дандаа цээжсээр бол онц сурсаар дараа усууд олон амьдрал үзэв, ажил хийж үзэв. Дараагийн хөвгт төрсөн. Тэгээд сайн тогтоодог, сайн цээждэг дараа бол. Тэгээ өөрийнхөө хүүхдийг их сургууль сурч байгаа ингэж ярьж шээ. Энэ Монголын залуугийн их сургууль сурах хандсан мөрчий алж юм. Яа? Би хараад байсан. Чи бүгдийг их сургууль сурах юм юу юм? Наадуулаар ажил хий. Чи тэгвэл ихэнх хүүхдийг их сургуулиас гаргал та. Мөн тийм биз дээ. Чи гадаадд хүн сургаад яах гээд байна?
Чи яасан хоёр хүүхдээ хоёулын гадаадд сургав. Чи яах гэж тэгвэл хоёр хүүхдээ гадаадд сургасан. Би ард түмний хүүхдийг сургамаар байна чам шиг. Өөрөө болохоор өөр. Бусдад болохоор өөр онол зарчим ярьдаг энэ юмаа бид нар татаж авсан. Өөрийнхөө амьдралд юу чухал гэж бодож ин тэрийг бусдад гарцаагүй чухал байх нэ. Тэр бодол чинь Монголдо хамгийн чухал байх нэ гэж ойлгоо. Үнэхээр та нар их сургууль хүүхдээ сурах гэж бодож байгаа бол Монгол залуучууд их сургууль сурч ижил Монгол орн яагаад хөгжих юм. Үгүй гэж бодож байгаа бол хүүхдээ сургуулиас гарах заа юу. Нэр тэрэндээ үнэхээр итгэж байгаа бол хамгийн эхлээд өөрөө гарах. Би хөгжид хувь нэмэр их орноо хайртай. Миний хүүхэд яг үнээс биш өрхий дээр нэг хэдэн малчны муулаа тэр малчны хүүхэд малаа бол тэр хэдэн байдлаачны хүүхэд байлгаа байл. Үгүй ээ. Би бол жолоочийн хүүхэд. Хэрвээ тэр онлоор бол би жолоочийн хүүхэд жолоочоо хийгээд явах гэсэн шүү. Тэгэхгүй шүү. Манай машиндаа суулгах хүн байсан. Тийм байхгүй. Чи эсвэл дор. Машины кабин нэг суух юм бол эрэгтэй хүүхэд жолооч болчихдог. Чамайг нэг удаа суулгах. Тийм учраас бид нар энэ хар хайрцагны бодлого нь залуучууд маань сурах хэрэгтэй чанартай сурах, сайн сурах, ухаантай хүн болог, инновац гаргадаг болог, инноватор болог, энтерпренеур болог ингэж явах хар хайрцагны бодлогыг ард түмнээрээ хийх хэрэгтэй. Тэрийг хийх хүсвэл хэрвээ та бүхэн хөдөлгөл хийн, та бүхэн хөдөлгөхгүй, нөхөртөө ойлгуулахгүй, агуудаа ойлгуулахгүй бол ингэхгүй. Тийм учраас та бүхэн одоо амжилт хүсье гэж. Өөрөө тэрийг боловсруулдаг тийм хүмүүс бүр их одоо тэр мэдээллийг үзүүлэх болдог. Тэгвэл бас сайдын университет student үнцэнтэй харж бодож та хүн дотроо нэг бодож эргэлзэж нэг санаа толгойч орсон бол энэ лекц сайн болсон байна гэж бодож. Тэгээ манай багш нар бол ерөөсөө тарих нь бол ингээд тарихны тэр төвүүдийн жиг төгчдөг багш нар юм уу. Тийм учраас янз бүрийн жиг байдлаар хийж авсан байна гэж бодож. Тэгээд сайдтай баярлалаа манай залуу багш нарын зөвлөс байна. Манай залуу багш нар бас бүтээлхээ дээжийг хардуулах гэж юм. Аматгүй бас манаас хэлдэж За Монгол Улсын боловсролын тэд дундаа багшууд туслаглыг залуу багшууд тусгай хүчнүүдийнхээ урилгыг хүлээж аваад үгийн сонсоор хөсөлгөөсийг хүлээж аваад хүрсэн гэж бидний үнэтэй цаатаар их мэдлэг болсон мэдээллийг хүргэсэн сайдаа маш их баярлж байна. Залуу багш нар хаа зурсан. Энэ их шинжлэл, энэ их нөрийг ажилт чинь үр дүн амжилт хамгийн сайн сахах хүсэн ирэж байна. Энэ төв байгууллагад одоо бусад дэмжиж тань бас их баярлалаа. Цааш бас бусад дэмжиж байгаарай. Бид бүгдийн хийс бүтээл болон яаж юм бэ гэхээр агшин түрүүний яг хэлдэг нөгөө мэдлэг шигсэн бүтээл байгаа. Одоо өөрөөр хэлэх юм бол мэдрийн хийс бүтээл маань саяараа өндөрлөх бүтээл байсан бол тоо юу гэх юм 100 мянган төгрөг дотор гарч ирэх ийм боломжтой болсон ийм бүтээгдэхүүн байгаа шүү. За манай ингээд 100 мянгаар хийчээ 110 заавна гэж байна. 100 хийснээр нууцээ үгүй чинь ямар ухаан шингэлээ сая маа гэж. За баярлалаа.